Геологийн цаг хугацаа. Дэлхийн түүхийг тодорхойлохын тулд геологчид дэлхийн үүслийн цаг хугацааг шатлсан тогтолцоонд хэсэгчлэн хуваадаг. Геологчид галуудыг дээд, дунд, доод гэдгийг чулуулахын хувьд, харин хожуу, дунд, түрүү гэдгийг цаг хугацааны хувьд хэрэглэгддэг болно. Эдгээр нэгжүүдийг тухайн үед болж өнгөрсөн томоохон үйл явдлууд дээр тулгуурлан ялгана. Өөрөөр хэлбэл эдгээр нэгжүүдийн хоорондын хил цагийг геологийн эсвэл палеонтологийн үйл явдлуудаар тодорхойлно. Тухайн газрын чулуулгын үе давхаргын хуримтлал тэдгээрийн насны ялгаанаас шалтгаалж эрен, галав үеүүдэд хувааж байгаа юм. Эрнийг дотор нь галавт хуваах ба тэдгээрийг үеүүдэд хуваадаг. Чулуулгын нас тогтоох судалгааны үр дүнгээр геологийн он тооллын насыг дараах байдлаар нэгтгэн тодорхойлсон байдаг. Судалгааны аргууд улам бүр нарийсах тусам чулуулгын нас, бүтэц, найрлагын судалгаа улам бүр сайжирч геологийн он тооллын хүснэгт шинэ өөрчлөлтүүд гарсаар байна. 1960-аад оноос хойш шинэ техник технологийн хөгжлийн үр дүнд дэлхийн насыг 4 тэрбум 567 сая жилийн настай гэж чулуулгын үнэлгээ нас тогтоох радиометрийн аргаар нарийн тодорхойлсон. Цансар судлалын чулуулаг судлалын шинэ техник технологи судалгааны арга барил гарснаар дэлхийн дотоод бүтэц, үүний хөгжил болон тэдгээрийн цацтастай харилцах уялдаа холбооны талаар илүү наривчлалтай мэдээлэл өгөх болов. Дэлхийн геологийн хөгжлийн түүх нь дэлхий дээр түүний гадна талын хатуу бүрхүүл болох листосфер үүснээс эхэлсэн гэж үздэг.